Сайн уу? Өдрийн мэнд хүргэе. Өрнөх байна. Томоочин тэнцвэрийн сургуулийнхаа Life Skills хэсэгт тавтаа морил. Тэгэхээр бид бүгдийн зорилго юу вэ? Та бүхэн маш сайн мэдчихэж байгаа. Амьдрал бэлтгэх гээд байгаа. Таныг, чамайг, бид бүгдийг мөн хүчрэгдсэн хүн болгох гэдэг. Тэгэхээр хүчрэгдсэн хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Та бүхэн өөрсдөө энэ ойлголтыг маш сайн мэдчихэж байгаа. Тэгэхээр хүн юу амьдралдаа яавал хүчрэгчдэг юм? Амьдралд яаж бэлтгэгддэг юм? Эхвчлэн бусдын туршлаган дээрээс харилцаад өөрийн алдаа оноон дээрээсээ суралцж бид нар амьдрал бэлтгэгддэг. Хүн аливаа зүйлийг мэдээ сонсно, авах юм авах хэрэгтэй. Гэхдээ сонсон зүйлээ бид нар мартдаг. Харин харчаад нэрээ тийм штэ гэд эргээ сандаг. Харин хамгийн гол нь тэр зүйлээ өөрөө хийж үтсэн бол ойлгодог. Тэгээс бүгдээрээ энэ гурвангийн л юм. Бид нар сонсох хэрэгтэй, харах хэрэгтэй, мэдээж өөрөө тэрийгэ хийх хэрэгтэй. Хүн ямар хүн маш сайн машин барьдаг вэ гэж та бодож байна. Олон жил жолооны ард машин барьж ич машин барь суралцсан. Тэгээс уншаад сонсоод ингэж машин барьдаг ингэх ёстой гэдэг тэр дүрмийг үзээд төдийлэн сайн машин барьдаг болохгүй. Бүгднийг хослуулах ёстой гэсэн. Жохон хүүхдтэй ч гэсэн та бүхэн анзаардаг баг. Хүүхэд яаж хөлд ордгийг олон дахин унаж бүдэрч ич хөлд ордог. 5-6 бүдэрснээ за миний хөлд орно гэдэг худлаа юм байна. Гэт хөлд орохоо болчихдгүй штэ. Түүнтэй адил бид нар олон удаа алдах хэвээр. Олон удаа унах хэвээр. Гэтэ алдаанаасаа цаг ямагт суралцж 2 дахь удаага унаж бүдрэж байгаа бол тэрэн дээр арай эвтэйхэн ундаг тэр чадрыг сурах. Мөн олон удаа унсан бол тэр унснаасаа яаж босож чадах уу гэдэг тэр чадварт суралцах. Тэгэхээр энэ бүх чадвар нийлээд бидний амьдралын чадвар буюу та бүхэн сайн мэдэх soft skill-д орж ирж байгаа. Тэгэхээр та бүхэнд soft skill-ийн буюу life skills-ийн 4 бүлгийн 33 чадварыг суралцаач гэж санал болгож ерөнхийдөө даалгаврууд өгнө. Ямар 4 бүлэг вэ гэхээр харилцааны ур чадвар, хамтрах чадвар, өөрийгөө удирдах, мөн тунгаан бодох чадварууд. Энэ 4 ерөнхий чадвар нь салаад нийт 33 чадвар болж хуурч байгаа. Энэ 33 чадварыг манай томоочин гэр бүлийн 30 гаруй хүмүүс та бүхэнд өөрийн туршлага дээр үндэслэж хуваалцсан. Тэгэхээр энэ туршлага дээр үндэслэн яриа тайлбаруудыг та бүхэн маань үзээд үүнтэй холбоотой нэмэлт унших материалуудыг биедан суралцж уншаад хамгийн гол нь таныг сорих, чамайг сорих тэр даалгавруудыг хийснээр бидний life skills тодорхой хэмжээнд төвшин ахих ёстой. Life skills дээр амьдрах чадвар дээр бид нар төгс суралцсан гэж байхгүй. Харин цаг ямагт амьдралынхаа туршид төвшин ахиад явж идэг. Магадгүй чи харьцааны ур чадварын төвшин 5-таа байхад нэг найз чинь 50-таа байхыг үгүйсэхгүй. Тэглээгээд өөрийгөө бусдад харьцуулахгүй би өчигдөр ямар байлаа, өнөөдөр ямар болох вэ гэдэг дээр л бүгдээрээ гол анхаарлаа хандуулах нь маш чухал. Тэгэхээр эдгээр 33 чадварыг 33 хүн та бүгдэнд танилцуулснаар та бүгдийн тэр чадварууд тодорхой хэмжээний нэг шатаар ахих юм бол энэ бол маш том амжилт. Тэгэхээр дараагийн үлрэл дахиад энэ 33 чадвар дээр дахиад өөр 33 хүн орж ирж туршлага хуваалцсан өөр төрлийн даалгавар өгнө. Энэ болгон дээр та бүхэн маань хичээл зүтгэл гаргаж хамтдаа хүчрсэн хүн болох ёстой шүү. Тэгээд та бүгд амжилт хүсье.